Цаглашгүй гэрэлт бурхны орон. Цаглашгүй гэрэлт бурхны ариун орныг энхжингийн орон хэмээмүй. Энхжингийн орн нь ертөнцийн баруун зүгт орших ба тэр оронд одогсод нь бадам цэцгээс дэлгэрч төрөл авхагаад төрсөн даруйда бурхны айлдвар сонсож дурдах хийгээд бясалгах зэргээр ном эрдмийг ямар ч саад тодорхойгүйгээр бүтээдэг гэдгээ. Энхжингийн орны төвд эрдний чимэгтэй хөх үснэртэй нэгэн тэргүүнт хоёр моторт дэлгэр уужимчигтэй бадрангуу лан лагшинтай цаглашгүй гэрэлт бурхан ном төмсгөл сан эрдний хөх болон алтан өнгөтэй гэрлийн хүрээ цацруулан машид амирлангуй гаар бясалгалын моторлог уйлдэн аршаам бүхий бадрайг болгоож тогсто ширээ хөххийгээд ногоон дэлбэт бадам цэцгийн мандал дээр очир зовилгаагаар заларна. Авид бурхны ард байрлах хүслийг бүтээгч моддын дээр түүний төгсгийгээр л бүхнийг болгоогч сарвал тодорхой бэлгүн юмсын хоосон чанарыг бэлгдэг тол эгшиг өргөл хийгээд амирлангуй үйлийн бэлгдэл цам номын айлдварын дууг бэлгдэх зөв эргэсэн дун өвчнийг лааршуулагч жимс өрн дуутхын улаан торгон хадаг орд харш тэргүүтнийг уран нарийн бүтээжээ. Авид бурхны орой дээр түүний төгс жаргалангийн дүр болох аюуш бурхан заларч баруун зүүнд нь үүлэн дунд ажрагч тэнгэр дагнас өлзийт дувааз шүхэр тэргүүтнийг барьцгаан эрдэнсийгээ цэцэгсэн хур буулгаж яруу эгшиг уянгалуулах болоо. Мөн эрдэм шидэд төгссөн хувргуудын эзэн дүүлцгээх нь ёр бусын гайхалтай. Авид бурхны тогс чирээний баруунаа цагаан лагшинт жанрасаг бодсодва зүүн баруунаараа авралодуулахын тэмдэг үзүүлэх ба зүүнээ хөх лагшинд очирван бодсодва баруун мутраар дээрээ очир бүхий бадам цэцгийн нахаа барьж зүүнээр авралодуулахын мутрлаг уйлдэн бадам цэцгийн дэлбэт мандал дээр оршино. Жанрасаг болон очирван бодсодва нарын хүрээлэн майдэр буюу жамбасралт гшита гарба буюу сая нимбо газрын зүрхэн самнта бадра буюу гүнду самбо хамга сан манзушри буюу жамин зөөлөн эгшигт акаша гарба буюу намха нимбо охторгын зүрхэн сарва неварана вишкампхин буюу дебба намслэ туйтгэрийг маш дарилгагч бодсодва нар хийгээд ховргын өмсгөлтийг харахтууд дөрвөөрөө баруун хийгээд зүүнээ сууцгаана. Эдгээр 8 их бодсодва хийгээд 8 их харахад тэргүүтнийг бүгд арга хийгээд бэлгээр 3 эрдэнэд авралодуулан ном сонсоцгоож зарим төрлөختнүүдэд тахил өргөж зарим нь ухаал уйлдэн ном сонсож буйгаар дүрсэлжээ. Тогсд ширээний өмнө эрдэнийн тахилд ширээ түүний өмнөх усан цөөрмийн бадам цэцгэн дээрх 3 хувраг авид бурханд мөрөггөн. Энэ орны төрлөختнүүд бадам цэцгнээс төрдөг болохыг илтгэх ажээ. Мөн эдгээр шинэх мэндэлсэн 3 түүний наан цааш харан суух хувраг хоёр ном сонсохын өмнө угаал уйлдэх 4 хувраг бүгд 8 брадика будда нарыг бүрдүүлж байгаа бололтой. Энэ нь тус зээгт наамлан урлаачд авид бурхны орныг хөгжил хөдөлгөөн өрнөл дэвшилтээр бүтээснийг илтгэж байна. Бүтээлийн төв доод цэцэгтээ авид бурхан ариун орноо залран ирсэн бүхэнд адистэд хүртээх бөгөөд баруун болон зүүн доод цэцэгтээ ертөнцийн нэгэн сахус дамтан чойжил бурхныг тус бүтээжээ. Энэхүү бүтээлд авид бурхны орныг дээдийн номын яруу эгшиг дуурсан тэнгэр бурхад бодсодва архад нар заларсан төгс төгөлдөр ариун дагшин орон болохыг өнгийн торго дээр алтан мөнгөн өнгийн саа утсаар зээг дарвуулан ойж хорхой шүр совд хэлхэн чимэглэж солонгон хүрээтэй алтан өнгөтэй гэрэл хүрээлж байгаа мэтэр өнг ялган уран гоёмсог дүрслэн харуулжээ.